сайн байцгаана уу? 2025 оны номын тэмдэглэлийн хамгийн ихний бичлэг үгээр орж байна. За өмнө би номын тэмдэглэлийнхаа part 6 гэсэн хэсгийг оруулсан. Энэ удаагийн бичлэг маань бол part 7 гэсэн хэсгээр орж байна. За тэгээд 2025 онд номын тэмдэглэлийг үргэлжлүүлж хөтөлбөр шийдсэн. Тэгээд Tokyo Journal-ийн энэ хүрхэн дэвтэр дээр номын тэмдэглэлийг хөтөлбөр шийдсэн байгаа. Тэгээд дэлхийн мөрөөдөлтэй хүн дуртай яг чамшиг гэсэн юм хүрхэн гарч ихтэй. Тэгээд хамгийн ихний нүүрэн дээр нь 25 оны Reading Journal гэсэн гарчаа тавиад дотлт нэм хүрхэн номын талаар, урлагийн талаар юм ишлэлийг оруулж өгсөн байгаа. За тэгээд дараагийн хуудсан нь бол би яг 25 онд унших биш, өмнө нас нөгөө тэмдэглэлийн хөтөлж амжаагүй 24 онд уншсан номнууд болон 25 онд унших номнуудынхын зургийг эндгээр үрж тавиад за доод нь харагдаж байгаа тэр одонд нь бол үнэлгээгээ өгөхөд явахаар шийдсэн байгаа. За тэгээд нийтээс олон санаанууд ингэж харсны үндсээр бол иймэр хөрхөн санаануудыг болсон. За өнөөдрийн тэмдэглэл хийх ном бол Hale Elrod зохиолчийн бичсэн Гайхамшигын том яв гэсэн ном байгаа. За энэ хүн номыг монгол хэл дээр сүүлд орчуулж хийсэн Америк зохиолчтой юм ном байгаа. Өглөөний гайхамшиг гэдэг номыг бичсэн зохиолч. За тэгээд номынхон зургийг үрдчлэж ингэж хевлээд хамгийн ихний нүүрэн дээрээ маань. За тэгээд энэ номонд бол би үнэлгэх байгаа. Тэгээд энэ номыг уншаад яг 5 одноос яг хэдэн од өгье гэхлээр 3 од өгөх байгаа. Яа тэгвэл яг тийм бүр 100% сэтгэлд бол яг бүр нэг 100% таалагдаагүй. Гэхдээ яг энэ зүйлээс бол энэ номоос олон зүйлийг харж ойлгох боломжтой ийм ном байсан. За хэрэг миний өмнөх номын тэмдэглэлийн бичлэгүүдийг үзсэн бол би өмнөний Book Cafe-гийн улбар шон дэвтэр дээр тэмдэглэлийг хөтөлж байсан. За тэгээд хамгийн сүүлчийн ном маань 60 дахь ном буюу Mommy Matter гэдэг номын тэмдэглэл хийгээд дууссан байгаа. За тийм учраас би шууд шинэ дэвтэрээ үргэлжлүүлээд 61 гэсэн дугаарлалтыг хийгээд явах болно. За ном маань ерөнхийдөө ийм цэнхэр цагаан хосолсон өнгөтэй учраас ерөнхий номын тэмдэглэлийнхэн хий загвартын жоохон цэнхэр өнгийг номтойгоо хослуулад оруулж өгье гэж шийдсэн. За үүний дараа шинэлэг байдлаар яг бүтэн хуудсыг ажиллахгүйгээд дараагийн хуудсын тал байдлаар хайчлаад ийм загварлаг байдлаар ер нь шинэ санаа болох үднэс ийм хайчилж оруулсан байгаа. За тэгээд мэдээж номын тэмдэглэл хийхдээ стикерүүд бол хамгийн чухал. За эсвэл зураг зурж болон зураг зурдгүй хүмүүст бол стикерүүд бол хамгийн бест сонголт. Тэгээд бас хөрхэн чимэж өгөн дараа нь харахад ч гэсэн маш хөрх үзэмжтэй байдаг. Эхлээд үг бичгээс өмнө стикерүүдээр хамгийн ихний нүүрэн дээрээ чимэглэх боломжтой стикерүүдээ чимэглэнэ. За ингээд хамгийн ихэнд нь би өмнө нь номын нэр гэж байгаа бичдэг байснаа болоод шууд томоор тухайн номынхаа нэрийг бол ингэж томоор гачиглаж бичгээр шийдсэн. За тэгээд доор нь номтой холбоотой зохиолч за төрөл хэлэгдсэн хуудас гэсэн энэ төрийг бол заавалжгүй бичиж ухаар шийдсэн. Тэгээд хажууд байгаа булан нь бол номынхон зургийг бол хэвлээд наана. За энэ номын хувьд бол 19 онд хэлэгдсэн 224 удаатай ном байсан. За тэгээд зохиогч нь бол өглөөний гайхамшиг бичсэн зохиогч, хувь хүний ментор хийдэг олон хүмүүст хувь хүний хөгжлийн талаар хэлтгэл тавьдаг Hale Elrod гэдэг зохиолч байсан. За тэгээд дараагийн хуудас нь шууд ийм шин санаа гаргах үүднээс нэг юм зураастай тууш дэвтэр өгдөө штэ. Яг тэр тууш дэвтэр шиг хийх адилхан болох гэж оролдоод ийм зураасуудыг бол зурж үзсэн байгаа. Тэгээд хөрхэн яг адилхан болж чадсан. За дараагийн зохиолчийн тухай ингээд товч мэдээллийг би энд ингээд оруулж өгсөн байгаа. Яг өмнөх дэвтэр дээрээ дэлгэрэнгүй оруулсан байсан учраас энэ бол маш товч байдлаар зохиогчийн талаар оруулсан. За дараа номынхаа агуулгын талаар оруулсан. Энэ ном нь бол ерөнхийдөө таны хамгийн том зорилгоодыг боломжтойгоос магадлалтайгаас гарцаагүй болгох ийм хоёр шийдвэр гаргахад хүргэх ийм номын агуулгатай байсан. За дараагийн хэсэгт бол таалагдсан ишлүүдээ би оруулж өгсөн. Тэгээ ялангуяа хувь хүний хөгжлийн номыг уншиж байхдаа дандаа харандаатай
уншдаг. Тэгээ уншиж байх явцдаа таалагдсан ишлэл гарч ихэнд би харан даагуур тэр өгүүлбэрийн дагуур бол зураад ингээ өргөчдөг. За тэгээд дараа номын тэмдэглэлийхдээ номоо эргэж зөвхөж хараад тухайн өгүүлбэрүүдээс харчаад хамгийн таалагдсан best гэсэн ишлүүдээ сонгоод тэмдэглэл дээр энэ ишлүүдээ ингэж бичдэг байгаа. За тэгээ ишлүүдээсээ заримыг нь хуваалцсан гэвэл ер нь хийж чадна гэдгээс илүү хүртэх хэрэгтэй гэж итгэх нь хамаагүй хэлбэр байдаг. Та хэдий ч инээ тууштай ордлого гаргана, төдий ч инээ хүртэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрдөг. Ямар нэгэн зүйл төлөвлөгөөний дагуу болоогүйд шаналх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хизээж 5 минутаас хэтрүүлж болохгүй. Хүссэн бүхэндээ хүрэхийн тулд хоёрхан шийдвэр гаргахад хангалттай. За гих зэрэг ийм гол ийм ишлүүдийг бол бичсэн байгаа. За дараагийн хэсэгт нь мөн цэнхэр өнгийн worship-ийг ашиглаж чимгэлсэн. За тэгээд нишин одоо загвар гаргахын тулд гэх юм уу би нэг юм цэнхэр өнгийн тамга ашигласан байгаа. Энэ тамга бол надад байсан. Тэгээд хуухны хөвчлөлтэй болохоор одоо энэ бол өдөр болгон хичээ гэдэг ийм цаад ухаа санаа явж исэн. Тийм болохоор Monday, Tuesday, Wednesday гэсэн одоо энэ 7 өдрийн гаригуудыг ингээд тамгаар дараад тэгээд хамгийн зөвлөлт нь work гэсэн тамгыг энэ дараад өгсөн байгаа. Тэгээд баг зэрэг юм чимэглэлийн үднээс. За тэгээд дараа нь чийл үнийг хийж чадна гэдэгт итэг гэсэн яг одоо номын утга санаанд яг дүүцэн ийм ишлэлтэй стикерийг насан. За тэгээд мөн ийм бүрхэн 2 стикерийг чимэл болох үүднээс нааж өгсөн байгаа. За дараагийн бас нэгэн хамгийн чухал хэсэг бол энэ номыг уншаад яг юу ойлгож авсан бэ, юу тусгаж авсан бэ гэдэг хэсэг дээрээ өөрийн одоо зүйлээ ойлгосон зүйлээ тайлбарлаж бичихсэн байгаа. Тэгэхээр энэ номыг өөр нь бол энэ яг энэ цэнхэр бичиж байгаа байдлаар яг томьёо шиг томьёог хэлчихэд бол гол санаа ойлгогдож байгаа. Хөдөлжгүй итгэл найдвар болон юр бусын ордлого. Тэнцүү энэ бол танд гайхамшиг бүтээнэ гэсэн ийм хоёр зүйл. За тэгээд би номоос ойлгосон зүйлүүдээ гол тусгаж авсан санаануудаа бичсэн байгаа. Дараа нь би өөрөө энэ номоос авсан нэг зүйл гэх юм бол өдөр бүр зоригжуулалт хийлгээ. Тэгээд өөрийнхөө зоригжуулалтыг хэлэхдээ яг ямар өгүүлбэртэй байдалтай хэлвэл болох вэ гэдэг юм бас юм чухал санааг бас учраас яг миний зоригжуулалт гэсэн хэсгээр болж өгсөн. За дараа нь 30 өдрийн сорилт гэсэн бас нэг сонирхолтой зүйл номдэр байсан учраас яг энэ номын дагуу яваад 30 өдрийн сорилт буюу эдгээр 6 алхам байсан. Тэр 6 алхамын дагуу явбал маш том амжилтанд хүрч гайхамшиг бүтээж чадна гэсэн зүйл байсан учраас эдгээрийн нэг бүрчлэнгүү ингэж бичиж өгсөн байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь номынхон зургийг зохиолчийн зурагтай хамт наагаад ингээд гайхамшиг томьёо номын тэмдэглэл маань ийм болсон байна. Харахад өнгөцөмжтэй хөрхөн тэгээд дараа нь эргээд хараад энэ номд ийм зүйл гарсан штий гэд хизээж харсан үйд харгүй ийм хөрхөн өнгөлөг болсон байна. За ингээд өнөөдрийн номын тэмдэглэлтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзцгаая. Тэгээд лайк and subscribe дарахаа мартаваа.